Өнөөдөр би яг илүү ингэж эцэг эхчүүдэд тэр тусмаа өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүдэд хандаад ингээ хэдэн зүйлийг хуваалцмаар санагдлаа. Яагаад гэвэл миний хувьд ингээ залуучуудтай ажилладаг байсан. Одоо ч гэсэн ажиллаж байгаа хүн байгаад хэдэн зүйлийг анзаарсан баг. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр өсвөр нас шилжилтийн нас гэдэг бол ингээд маш хэцүү нас. Одоо эцэг эхийнхээ санааг ингээд зоож шилжиж эхэлдэг нэлээд хэцүү болж эхэлдэг ийм нас баг. Тэгээ эцэг эхчүүд минь өөр хүүхдүүдийн санаа их зовдөг. За зарим хүүхдүүд маань ингээд гадуур тэнээд олдхон байдаг. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлдэг. За зан чанар, зан аашин эвдэрдэг. Янз бүрийн буруу суршилд автах ийм нөхцөл байдлууд ингээд бий болдог баг. За тэгэхээр зарим олон эцэг эхчүүд ингэж ярьж байгааг байсан. За ингээд хүүхд гэртээ тогтхон боллоо. Гадуур дотор хоноож яваад байна. Хайртаар суугаад яваад байна. Эсвэл ингээд тоглоомын газрууд руу явж ирэхгүй байна. За эсвэл одоо ингээд гэр орондоорсон байхгүй байна. Хонохгүй байна. Найз нөхдөйг нийлээд буруу хүүхдүүдтэй нийлээд ингээд буруу замаар яваад байна гэдэг зүйл ингээд сонсч байсан. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хичнээн гэртээ ингээд байгаа ч битгий гадуур тэнээд байгаа ч битгий ингээд буруу хүүхдүүдтэй нийлээд байгаа ч гэж мянга хэлээд зэмлээд энэ бол нэмэрхүү. Та мэдээж өглөөх туссан тэр хүүхдүүдийг өөрөөсөө холтуулах бол улам илүү нөгөө харилцааны хан маань хөргөсөг бол. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Ер нь хүн ямарваа нэг байдалд ямар ч хүн байсан яадаг вэ гэхээр хаана амар тайван байд, хаана жаргалтай байд, хаана баяр хөөртэй байд тэр газар л байхыг хүсдэг. Хинээрч хэлүүлэхгүй гэр. Тэгэхээр яг ийм орчныг л гэр бүл дотроо бий болгох хэрэгтэй. Аав ээж нь архины хамааралтай байл. Эсвэл аав ээж нь хоорондоо таардаг, хэрэлддэг, муудалцдаг, зодолддог байх юм бол өсвөр насны хүүхдүүд хизээж гэртээ байхгүй. Ягаад гэвэл тэнд амар тайван орчин байхгүй. Тэнд илүү их ингэж шаналгаж байгаа учраас, илүү их зовоож байгаа учраас, ямар ч амар тайван биш байгаа учраас, хэцүү байгаа учраас хаана амар тайван бэ? Тэр газар л байхыг хүснэ. Яг тэгвэл сэтгэл зүйн хувьд ч гэсэн энэ нэг маш эмзэг мэдрэмтгий нас учраас магадгүй бус насныхнаас илүүгээр тэр зүйлүүдийг гүн мэдэрдэг, зүрх сэтгэлдээ гүн мэдэрдэг гэсэн. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр та хүүхдээ гэртээ ирэхгүй байна. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд яваад байна гэхээсээ илүүгээр та гэр бүлийн тэр халуун долоо орчныг л бий болгох хэрэгтэй. Ямар ч архитектургүй тэ согтуу өрөө дагсан тавьдаггүй. Хоорондоо хэрэлдэж муудалцдаг. Эсвэл хит хүндий хөтөн харилцаатай хүндий харилцаатай биш. Халуун дулаан үр амьсгалтай ийм орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүүхд гэртээ байх бол нэг л зүйл. Хүний зүрх сэтгэл хаана амар тайван байна, хаана байхдаа баяр хөөртэй тэр газар нь хүн байх бол. Тэгэхээр энэ зүйлийг бас хараасаа гэж байна. Тэгээд 100% одоо хин нэгний буруу байхгүй, 100% эцэгхийн буруу байхгүй, 100% өөр хүүхдийн буруу байхгүй. Тийм учраас эцэг эхчүүд минь надад ямар асуудал байна? Яагаад энэ хүүхэд гэртээ байснаас тэр газар илүү сайхан байгаад байна вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Аав ч юм уу байнга согтоо ирээд гэр орондоо агсан тавьдаг бол тэр хүүхэд хизээж гэртээ байхыг хүсэхгүй. Тэгээд манайхны үед бол нэг юм сураагүй учраас хэцүү байдаг нэг зүйл нь юу вэ гэхээр үр хүүхдтэйгээ ярилцах. Тэгээд үр хүүхдэн ч гэсэн эцэг эхтэйгээ ярилцаж сураагүй. Эцэг эх нь бас үр хүүхдтэйгээ ярилцаж сураагүй. Тэгээд өмнө огт хийж байгаагүй зүйлийг шинээр хийх гэж жоохон хэцүү байдаг. Шууд ингээд болцдоггүй. Тийм учраас үр хүүхдтэйгээ маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Зөвлөгөө өгөхөөсөө илүү сонсдог байх хэрэгтэй. Ер нь бол хүн зөв хариултыг мэдчихийдэг ямар ч хүн. Тэгэхээр заавал зөв хариултыг зөвлөх хэрэггүй. Хэрвээ танаас асуугааг болвол
Харин зүгээр сонсогч болж өгөх хэрэгтэй. Хүн ярьж явахдаа тайвшраад, ярьж явахдаа ойлголцоод, ярьж явахдаа гаргааг нь өөрөө олоод харчдаг. Өөрөө бас мэдчихийдэг. Тэгээд тэр мэдж байгаа зүйлийг хийх тэр хүчийг одоо хүн зүрх сэтгэлээ нээгээд ярьж явах үедээ, тайвшрах үедээ олж авдаг баг. Тэгэхээр яг энэ хоёр зөвлөгөөг л би өсвөр насны хүүхдүүдэд эцэгчүүд хэлмээр байна. Нэгдүгээр сая хэлсэнчлэн гэр бүл дотор тэр амар тайван орчныг, баяр хөөртэй орчныг бий болгоо. Хоёрдугаар өөр хүүхдтэйгээ ярилцаа. Аашил цагнах юм бол улам л асуудлыг хурцтгана. Тийм учраас аль болох ухаанаар энэ зүйлийг шийдэхийг оролдгоо хүүхдийнхээ сайн найз нь байгадаг. Яг л энэ өсвөр насны энэ үед нь бүх насаар нь биш шүү. Яг энэ эмзэг үед нь, энэ мэдрэмтгий үед нь аливаа зүйлийг зүрх сэтгэлдээ хитрхи хүн авдаг энэ үед нь л та өөр хүүхдийнхээ найз нь байна. Тэгээд өөр хүүхд чинь 20 хүрээд 18-ээс 20 хүрээд шилжилтийнхээ үеийг давчих юм бол та өөр хүүхдийнхээ хувьд эцэг нь, эх нь байж болно. Тэр хүртэл та найз нь байх хэрэгтэй. Сонсогч байх хэрэгтэй. Тэг хүүхд чинь ямар үед тантай ярих вэ гэхээр би ямар ч том хэрэг дэрсэн байсан ээж, аав намайг цагнахгүй гэдгийг мэдж байгаа тэр нөхцөлд тантай уулзсан. Ярилцсан. Тийм учраас та нэг л удаа цагнах юм бол, нэг л удаа өөрийнхөө дайрах юм бол, нэг л удаа өөрийнхөө тэр мэдрэмжинд хөтлөгдөж үйлдэл гаргах юм бол таны хүүхэд тантай ахаад ярилцахгүй 100% хаагдах бол. Тийм учраас энэ зүйлийг бас их анхаараар. Наашил цагнахаас илүү тэр хүнийг байгаагаар нь 100% хүлээж авах хэрэгтэй. Энэ нь бүрдэн сайтай юм арга баг. Магадгүй миний энэ бичлэгийг одоо өсвөр насны хүүхдүүд үзэж магадгүй. Хэрвээ тийм бол та бас хэрвээ энэ бичлэг таалагдсан бол миний ярьж байгаа зүйлдээ саналд нэг байгаа бол бас энэ бичлэгийг эцэг эхтэй үзүүлж яагаад болохгүй гэж. Тийм ээ. Тэгээ бас би энэ хүний ярьж байгаа ийм зүйл дээр нь саналд нэгж байна, ийм зүйл дээр нь саналд нэгдэхгүй бай. Бас үүнээс гадна ийм зүйлүүдийг бид ингээд хүсдэг шүү гэж эцэг эхтэй бас ярилцах хэрэгтэй. Тэгээд сураагүй зүйл, хийгээгүй зүйл, анх удаа хийж байгаа зүйл их хэцүү байдаг. Гэхдээ энэ зүйлийг хийгээд оролдоод тусам сайжирдаг. Тийм учраас өөр хүүхдэн эцэг эхтэйгээ ярилцахыг сурахыг хичээх хэрэгтэй. Маш олон удаа оролдож үзэх хэрэгтэй. Тэгээд сайжрах бол. Эцэг эхчүүд өөр хүүхдээ ярилцахыг хүсэх хэрэгтэй. Энгийн ярих хэрэгтэй. Тэгээд сайжрах бол. Ер нь бол бид нэр хүүхдээ аль багаас нь л хүүхдтэйгээ маш сайн ярилцаж байх юм бол өсвөр наснд нь очиод гинт ярилцах гэж одоо ингэж 5 цаг хэрэггүй болчих. Бид нэр өөр хүүхдтэйгээ огт ярилцдаггүй. Яваалаад. Тэгээд энэ зүйл нь зуршил болсон, бий болсон. Хоорондоо ярилцах гэхээр дараа нь хэцүү байдаг. Харин өсвөр наснд шилжилтийн наснд хүрээд ирэнгүүт ярилцахаас өөр гарцаагүй ярилцах шаардлагатай болж эхэлдэг. Тэгээ ярилцах гэж чаддаггүй ойлголцдог. Тэгэхээр ер нь бол хүүхдийг аль болох багаас нь гэж сонсож ярилцдаг байх хэрэгтэй. Манайхны үед нэг зүйл байдаг шүү дээ. Одоо ингээ хүүхдүүд ороод ирдэг. Ингээ том хүмүүстэй юм ярьж байхад тэгээ дундуур нь ингээд орж ирээд ярингууд юу гэж хэлдэг вэ гэхээр том хүмүүсийн яриан дундуур битгээ орж ирээд бай. Гараа нөгөө өрөөнд ороод тоглоо гэж хэлдэг. Харин бус тус орнууд тийм тусна Европын яадаг вэ гэхээр ингэдэг юм л дээ. Хүүхэд нь орж ирээд ярианд орох юм бол тэр хүнтэй ярьж байсан. Тэр жочинтойгоо ярьсаасаа яриа нь түр хойшлуулад уучлалгаагаад за уучлаарай би хүүхдтэйгээ ярих шаардлага гартлаа гэд тэгээ хүүхдтэйгээ ярьдаг. Хүүхдтэйгээ ярилцдаг. Тэгэхээр хүүхдтэй харилцах бусдад харилцах харилцаанаас нэгдүгээр тавьдаг гэсэн. Харин манай монголчуудын хувьд бол хоёрдугаар тавьдаг. Хэзээс том хүмүүсийн ярианд оролцож болохгүй. Том хүмүүс ярилцж байхад ээжээсээ аваасаа юм асуух, тэдэнтэй ярилцах боломжгүй байдаг. Тэгээ энэ чинь өсвөр насны дээр очиод таны хүүхд өсвөр насны дээр очих үед асуудал болчих.
Тэгэхээр эхнээсээ бас энэ зүйлийг хийж сураарай гэж бас хэлмээр байна. Тэгээд бас өөрийнхөө ажигласан мэдэж авсан энэ зүйлийг л ингээд хуваалцах хүслээ. Тэгээд их зүйл мэддэгтэй юм биш. Мундахтай юм биш. Зүгээр л ажилласан зүйлээ хэн нэг нь хэрэг болж магадгүй гэдэг хуваалцахыг хүссэн юм аа. Тэгээд энэ удаагийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд таны өөр хүүхдтэйгээ харилцаанд амжилт хүсье. Танай гэр бүлийн дээр тэр амар тайван баярхан холбоо байна. Тэгээд таны өөр хүүхэд өнөхөр сайхан явж зөв зан чанартай, зөв амьдралын хөвшилтэй байж таны зүрх сэтгэлийг өргөлж байсгах холбоо гэж яриж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.